Ủa sao bên không? 이거 마소야? 아, 자, 사이 육줄자가 자 거기였지. 들어왔잖아. За түр байж байгаа байна хаа хүн уулзаадах юм. Ийх төрөнд бэлдээч. Хүн уулзаадах нь төрүүлж аваад. 아, 이거 너무 맛있어. 하나 더. 하나 더. 그렇지. 내꺼, 넥. 예. 자, 열어서 쓱쩍 한번 더. 갖다 째서 아무리 다치긴 작은 배. 이렇게 나 좋고 살짝하고 더 저부터 돈치가 이날도 좋치면서 자 ангичнэд 좋고 아야 스타임으로 또 배셔 야라 선수 찌노 넥 아야 자 에이 Монголын алдрал авч хааки орд лав хийгээгүй байгаад ажил амьдрал гээд завгүй л байгаад яваад байна манайха. Өнөөдөр хувийн ажиллаар Монгол таун буюу тийм ээ Түндэм Сөүл Түндэм буюу энэ Монгол таун нар ингэж алхаж яваад тэнд нэг яг өөрхөн Монгол эмэгтэй энэ хахир өвлийн хүүтэн тэдээ өнөөдөр Монголд баг юу одоо хасах 40 мөчргөө орсон байгаа юм байна лээ штэ. Улаанбаатар хоттой Монголд бол маш хүдэн ачхинж байгаа юм байна. Солонгост бол ерөөдөө бас Монголд хүүдрэхээр Солонгостоос ерөөхдийн жавраас орж ирдэг. Энэ ягаад комент харагдахгүй болчихвоо. Комент орж ирэх шиг байсан чи байхгүй болцсон ямар сонин бэ. Комент байна уу манайха? Комент байхгүй болчихлоо шүү. Яагаад комент байхгүй болчихвоо? Сайн комент орж ирсэн дээ. Тэгээд Солонгост өнөөдөр ер нь бол бас дачгинж байна. Ер нь бол за ашгүй мар нөгөө зүрх лайкаараа давлгаалуулчих манайхаа. Тэгээд зүрх лайкаараа давлгаалуулах юм бол тийм ээ. Яриа сонсож байгаа юм байна. Комент уншиж байгаа юм байна гэж ойлгоё. Лайк чи надад харагдаж байна. За тэгээд Акина Сеулд ороод ирсэн, Монгол таун дээр ороод ирсэн явж байна. Тэгээд өнөөдөр бол яг үндэ одоо жоохон гүрийгээл байгаа болохоос яг үндэ бол хүүтэн байна. Гар мар бэрж дээ. Гэтэ яаж Монголын одоо тэр дачгалсан хүүтнийг гүйцэхөө.
Энд олдогтой бол ер нь бол дачгинжийн нэлээд үтэн болсон байна. Жавар татуулсан энэ чихүүн солонгосын энэ хүүтэн ч бас санаал нэг чихүүн зэвүүн те бас юм чиглэгөр амьсгалтай болохоор ч айгуу тийм зэвүүн чихүүн хүүтэн штэ жавар нь. Тэгээд инглээ манайха хувийн ажиллаар өнөөдөр Сеул руу орж ирлээ. Монгол тавнаас орж ирээд бас нэг юм карго маргоны бас ажилтай байгаад тэгээд бичиг цаас Монгол руу бас каргодох тийм ээ. Хувийн ажилтаа орж ирсэн, хальт орж ирэхгүй юу? Тэгээ Монгол тавн руу орчоод нэг үсгэцгээ нэг хальт янзлуулчаад тэгээ Монгол хоолоо идчихэд за тэгээд ингээд энэ гудмаар алхаад явж байлаа. Юу тохиолдсноо ярих гэдэг манайха ойлгож байна. За тэгээд Солонгос улс оронд ажиллаж амьдардаг элэг нэгт монголчуудыгаа нэг зүйлд нэг анхаарлаа хандуулаач гэж та бүхнээс хүсэж байгаа. А юу зүйл гэхээр яг өнөөдөр Солонгос өнөөдөр Монгол тавны өнөөдөр би ингээ харж байна л да. Ерөөсөө юу вэ? Хөл хөдөлгөөн маш бага байна. Ер нь монголчууд бол айгүй хүүтэн сэрүүний улиралтай холбоотой ч юм уу те? Хүүтэн сэрүүний улиралтай холбоотой юм уу? Нэг бол одоо ер нь бол монголчууд бол маш сэрэг байна. Тэгээ энэгээр гудмаар алхаж яваад тэр булан зогсож байгаа бүсгүй бас нэг Монгол ээж хүн, Монгол эмэгтэй хүний тэр хахир одоо энэ өвлийн хүүтэн дачгалсан жавартай зэвүүн энэ цаг үед те. Тэгээ гэрийн боорцог байна. Тэгээд юу зарж байгаа юм бэ? Шар дос биш ээ, хайлмаг зарж байгаа юм байна. Гэрийн боорцог, хайлмаг тэгээ тэр юу тараг зарж байгаа юм байна. Гэрээрээ бүрээд ирсэн тараг зарж байгааг нь хараад тэгээд яа харахгүй өрөвдөөд бас зүгээр нэгээд хажуугаар нь чимээгүй өнгөрөөд явчвал байлаа те. Тэгээд адилхан монгол хүн юм чинь бас нэг сэтгэл өмөлцөөд бас энэ хүүтэнд бас жавар дашгилсан хүүтэнд хажуугаар нь зүгээр өнгөрлгөө энэ эмэгтэйд бас те юу яач гэж бодоод за яас ийшээ нэг жавар юутай газар руу ороод яри. Нүмертэй газар руу орж чад ярихгүй бол гадаас чинь дуу чимээ ихтэй байна. Тэгээд бас ер нь бол хүүтэн байна. Бас ингээд камера бичлэг хийгээд яваад байхаар гар хөл ерөөхдөө зарцах маягтай амар даарж шít манайхаа. Та нар яаж гэр орондоо сайхан халуун дулаахан халуун цайгаа зарим нь одоо оройны хоолой идээд халуун шүлөө очлоо сууж байна. Гадаа сэрүүн байна чанга шүү манайхаа. За одоо Монгол тавны энэ хоёр давхт ямарсан гараад ирлээ. Энэ хавьд цаана байж байгаад яри. Тэгээд ийм байна. Тэгээ ингээд сая явж яахгүй юу? Тэгээ яг зайлвал бас нэг Монгол эмэгтэй нэг гэрийн боорцог тэгээд өөрөө бас бүрсэн тараг байна. Гэрийн боорцог хайлмаг хийгээд гэрээрээ хийгээд тэгээд энэ Монгол тавны гадаа хүүтэнд зарж байгаа юм байна. Тэгээд энэ Бадамцэг гэдэг эмэгтэй ер нь бол бас огт танихгүй хүн бол биш л дээ. Яг тань нь урд нь сайн үлсээ ингээд хүүхдэн нэг 9 ойтой тэгээ 9 сартай байхад нь би бас нэг тухайн үед одоо бас нэг 3-4 жилийн өмнө байна уу да. Надтай холбогдоод бас би бас нэг тухайн үед сайн ингээд бас нэг бичлэг бас нэг хийж өгч ирсэн. Тэгээд энэ эмэгтэй тэр эмэгтэй байна. Тэгээд бас сая Монгол цонглоор яваад ингээд хүүхдийнхээ эмчилгээгээд бас зөндөө асуудалтай явж байгаа сая ингээд эргээд ирсэн. Тэгээ Монгол тавны гадаа одоо ингээд боорцгоо зараад гэрээрээ байж байгаа маа. Тэгээ энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр Монгол тавн дээр одоо шилбэл солонгослуудын монголчуудыгаа тий солонгослуудын монголчуудыгаа бас Монгол тавнаар ингээд явж байгаа бол магадгүй Монголоос ирээд ч юм уу тий энэгээр явж байгаа монголчууд байх юм бол энэ эмгтээс нэг бас нэг одоо тэр хүүхэд нь одоо эмчилгээтэй гэртээ ах нь одоо бага насны хоёр хүүхэдтэй бага нь болохоор нөгөө охин нь одоо гэртээ эмчилгээтэй 4 настай нэг охин байгаа байхгүй юу. Тэгээд энэ ах нь болохоор 9 настай гэсэн байгаа. Ах нь одоо дүүгээ хараад гэртээ байж байгаа юм. Яг өөрөөс нь бас яриа авъя. Тэгээд энэгээр явж байгаа монголчуудаа тий бүгдөө бас нэг энэ Монгол эмэгтэйдээ бас хүний нутагт бас боорцог игээд хахир өвлийн хүүтэнд бас ингээд даараад бээрээд ингээд зогсож байгаа энэ эмэгтэйдээ бас нэг жоогорсон тос болоод хэдүүд хажуугаар нь зүгээр өнгөрөхгүй тий нэг хил тэр боовноос нь ч гэсэн зарж байгаа боорцгоноос нь хажуугаар өнгөрүүл манайх аваараа энэ тавны хавцаа явах юм бол яг энэ гүрэн Монголын эсрэг талд ингээд зогсож байгаа юм байна. Тэгээд наашаа манайхан тэгээд энэгээр явж байгаад бас нэг боорцгоноос нь аваад тэгээд тэр нэг юу тараг зарж байгаа юм байна. Тарагнаас нь бас аваад хайлмыг зарж байгаа юм. За тэгээд хэдүүд өөрөөсөө очие өөрийнх нь бас үзэлт одоо юу яриа хөрөгийн сонсъё тэгээд амар даарцсан. Би ямарсантаас гадаа бичлэг хийгээд дуу чимээ ихтэй болохоор орж ирж байгаад яриа гэж нааш ороод ирсэн байгаа шүү манайхаа. За яг ер нь бол
Тэгээ хүний нутагт нэг димдээ дээс ирчэндээ гэдэг шиг бас нэг юу чадан түүгээрээ гэдэг шиг те. Өнөөдөр ахын яг энэ эмгтэй төрөхдөө мөнгө төрөг хандуулаад ч юм уу нэг хальтад тосолж чадахгүй ч гэсэн тийм ээ. Бас нэг юу яач бас нэг энэ анхааралтай аваач. Энэ дэр бас нэг зүйлийг хэлчмээр байна. Энэ ингэж зингсэн юм байна манайхаа. Манай монголчууд одоо яагаад юм хоорондоо юм эв түнжин муутай нэгнийгээ ингэж энийг юу яадаг. Одоо юу гэдэг те цагдаа магдад хэлдэг ч юм ийм хасаад яагаад байгаад байна. Энэ минийг одоо болохгүй мүү те болчоосоо гэж бодоод таа. Тэгээд ер нь бол хөөж туугаад айгуу дарамттай байд юм байна. Тэгээ манай яг энэ хавцаа бизнес эргэлдэг нөхдөл дундаасаа л хийдэг юм шиг байгаа юм л да. Яг одоо тэгээд яг тэр гэж одоо ярахад одоо хаашаа чинь те. Ер нь одоо муухай шүү. Бас нэг одоо хахир өвлийн хөдөнд гадаа ингээд боо борцож зарж хат нь энэ эмхтэй зүгээр зогсоод зүгээр ингээд өөрөө боо борцгоо хийгээд зараад байж л үгүй л дээ. Яг гэж цагдаа магдад барьж өгөөл шингүү мэнгөө хийгээд идэх. Манай энэ хайд ер нь бизнес эргэлдэг. Ерөнхийдөө энэ шингүү мэнгүү гэдэг чинь бол ерөөсө дотроосоо байдаг байгаа аахгүй юу? Дотроосоо. Тэгээд нодлын энэ годомцог гэдэг энэ эмхтэй мар бас нэг боо борцыг зарж жагаад тэгээд энэ гүрэн Монголын хажуухан зарж байгаа тэндээсээ хөөгдөөд тэг яагаад ингээд эндээс хөөгдөд байд ямар учиртай ингээд би бас тухайд байхаа асууж лээсэ. Тэгсэн чинь би болохоор гүрэн Монголын одоо хажуудлын шинэ Монгол таавны барилгын объектийн одоо захирал нь буюу тэр Солонгос эзэн нь шингүү хийгээд байдгийн болов одоо энэ хүн ингээд байлгахгүйгээ хөөгөөд байдгийн болов гэж бодсон чинь үгүй юм байна. Энэ чинь монголчууд өөрсдөө дотроосоо байсан юм байна л да. Манайхан бас тийм муухай бас байж болохгүй байх шүү гэж те. Дотоосоо гэдэг чинь одоо энэ Солонгос яг энэ Монгол таван дээр бизнес одоо ямар нэгэн хувийн одоо юм эрхэлж байгаа нөхдүүд л дундаасаа шингүү хийдэг юм байна. Тэр хүмүүс ерөөний лайв үзэж байгаа бол бити тэгээрээ те. Манайхан бас яах вэ? Гадаа өргөн амтан нэг хаашаашаа нэг 2 метрийн хэмжээтэй одоо нэг юм камнит одоо энэ байр офис түрээслээд энэ боо борцгоо зарж чадахгүй тийм боломжгүй байгаа юмхтай гадаа яах вэ? Гүрэн Монголын тэр жоохон булан хаашаашаа одоо та нар очиод бид харуулъя. Жижигхэн юм нэг ийшээ нэг 2 алх тий? Ийшээ нэг 2хан алхам сөөм газрыг бити энэ монгол хүнээсээ харуулад ингээд бизнест одоо нөлөөллөө гэдэг утгаараа ч юм уу тэгээд ер нь яагаад байгаа юм шингүү хийгээд байгаа юм шиг байна шүү дээ. Болоо энэ эмхтэй зүгээр энд нь боо борцгоо аарцаа зараад байжлаа гэл дээ. Та хүмүүс нь аваад яваг л дээ тийм үстэй. Таарын 7 офис дотор Монгол 5 офис дотор суудцаачаал тэгэл эндээсээ цагдаа руу шингүү дуудаал тэг гадаа борцог зөвшөөрлөгөө зарж байгаа хүнийг цагдаа магдад барьж өгөөд байх бололтой та нар одоо. Тэг энийг бас хэлчихье гэж бодсон шүү манайхаа. Тэг өөрөөсөндөө яриа аваадах юм. Хүний нутаг жоохон дэмдээ байгаараа элэг нэгт монголчууд юм тийм ээ. Бид нар өнөөдөр хагархаа будрахаа нэг нэгээ шингүү хийс нэг нэгээ барьж өгдөг ховолдог матдаг майждаг ийм лалрын үзэл бодолтой байх юм бол ийм байгаа болохоор Монгол улс орон хөгжихгүй байгаа шалтгаан энэ шүү дээ тийм үстэй. Тэг дэмдээ байж шүү манайхаа. За өргөө зайлвал одоо ингэ зогсож байна. За ингээ таавны энэгээр ингээ алхаж явуулаа би хувийн ажлаа хэмжүүлээд тийм үү. Тэгээ алхаж явсан өөрхий тэнд нэг эмэгтэй ингээ даарцсан гүрэн Монголын манай энэ Монгол таавны гудам баггүй вэ? Одоо Монголоос үзэж байгаа хүмүүс байх юм бол энэ болохоор одоо гүрэн Монгол гэдэг энэ одоо Монгол хоолны газар байгаа. Монгол таавны Монгол тав маань одоо энэ барилгад харагдаж штэ энэ тийм ээ. За тэгээ эндээ өнөөдөр би бас бичиг саасны ажил Монгол руу бас канаа манай карго маргоны ажлаа хэмжүүлчаад тэгээд эндээс гараад амар хүүтэн байна гадаа одоо. Тэгээд дэшээ дашинсан хүүтнээр энэ шигээ гүүгээ явж ясан чинь хажуулт яг гүрэн Монголын одоо эсрэг тал эдний одоо салбар нь одоо энэ гүрэн Монгол гэдэг энэ Монгол одоо юм пиавны газар байгаа байхгүй юу. Тэгээ энд ингэсэн чинь энд харин нэг Монгол үсгэн маань тийм ээ бадамцсаг одоо ингээд гэрийн боо борцгоо аваараа хайлмаг аваараа гэдэг энэ өхүүтэнд ингээд зогсож штэ хаашаашаага нэг метр хөрхгүй газар л зогсож байгаа байхгүй жаавас. Тэгээд бас энэгээр одоо монголчууд төрөө явж байгаа бол энэ эмэгтээр виш нэг анхаарлаа хандуулаад эндээс нэг боо борцог аваад нэг манайхан бас нэг тос буян болоорой гэд зүгээр өнгөрч чаддгүй бичлэг хийгээд хийчихгээд. За найз нь ингээд яг чиний хажуугаар ч бас ингээд зүгээр өнгөрлөгөө ингээд монголчуудаа ингээд бичлэг хийгээд харуулчих гэж утсаа. За одоо айгүй олон хүмүүс орж ирсэн байна өө. За сайн байна уу? За би чад мик өгөөдгий. За тэгээд
илүү нэгт монголчууд байгаа. Монгол таавны одоо ингээд ойр ойролцоо явж явах юм бол бас эндээс сайхан гэрээ ингээ боорцог хайлмаг байгаа юм байна. Тэ? Хайлмаг. За, наасан чамд нэг миг зөвлөж чадах ба. Ингэчүүлэг яраа чинь гойсоо. Тэгэд ийм гэрийн боорцог ингээд байгаа юм байна. Энэ тараг гэсэн тэ? Тий тараг. За гэрээрээ ингээ боорцогоо хийгээд тараг бүрээд тэгээ хайлмагтайгаа ингээд энд гадаа бол үнэхээр хүүтэн байна. Ингээ зогсож байгаа юм байна. Тэгээ Монгол эмэгтэйдээ хэдүүлээ тусдын болоо те. Боорцогноос судалтай авалт хийгээрээ. Тэгээ гол нь та бүхэн энэ боорцыг худалдаа авснаар энэ хайлмаг юу тарнаас авснаар энэ хүний бас нэг одоо энэ бяцхан охинд нь бас энэ хандивд нь бас нэмэр болж байгаа, тусдын болж байгаа шүү гэж ойлгож болох бах те. Тий. Одоо манай хүүхд 4 үрсэн. Одоо 4 болцсон. Ягтээ би 8 сартай байхад нь уулзчихсан. Ааха. Тий одоо тэгээд хүүхд маань 4 үрсэн. Сая 8 сарын 29-нд би эрүүл мэндийн сайдын тушаал байгаа ш нөгөө 50% гадаадад эмчилгээ 50% төр даана гэд. Тэгээд тэрэнд орох гээд хүүхдийн өөрийн биеэр гээд дуудаад тэгээд тэнд очисон боловч бас сайн шийдвэрлэгдэж чадсангүй. Нөгөө хүүхд маань тэнд 70 80 хонлоо бид нар Монголдоо тэгээд 70 хоног нь бол яг сэхээ амьдруулахт байж байгаа. Тэгээд нэг 10 хоног нь гэрийн нөхцөлд гараад тэгээ хүрээтэрлээ. Тэгээ манай Монголд манай хүүхдийн хэрэгэлдэг эм тариа болон тэгээ эмнэлгийн үйлчлэг бол байхгүй. Тэгээд манай хүүхчиг бол онштой хүүхдүүд Монголд маш олон байдаг боловч яг тэр хүүхдүүдэд оновчтой эм тариа байдгүй байна. Тэгээд одоо нэг хүүхдэд үр харам гэж хүн тэгээд аль эмчилгээ байгаа газар хүүхдэд дагуулад ирсэн. Манайх нэг урдны эмчилгээний бизээр байсан болохоор яг нөгөө журмын дагуу нөхөр бол одоо сая орж ирээгүй. Тэгээд би 2 хүүхдээ аваад яг эмчилгээнд нэрсэн. Тэгээд 9 настай хүүхд маань дүүгээ хараад би нэг өдөрт Гүрэн Монгол маань бас ингээ 2 салбартаа болсон. Манайх ч нөгөө жижигхэн байранд байгаа одоо нэг онромд. За. Тэгэхээр энэ борцог эдгээр яхаа нөгөө хүүхдээ уушгин болтгоо. Тэгээд Гүрэн Монгол өглөө та ингээ хүүхдээ эмчлүүлчихэд гялс ирээд манад нэг цагийн дотор нэг хідэн боов хайраад авчгаа. Тэгээд тэрийгээ та ингээ одоо яг 2 хүүхдтэйгээ таал өнөө хүнд байдалтай байд юм байна гэдэг. Бас 2 Гүрэн Монголын 2-ын холд захиралтай Гүрэн Монголынханд бас баярлалаа тий. Тийм Гүрэн Монголын бас энэ хамт олон захиралд бас баярлалаа гэж хэлэх. Тэгээд бас ингээ өөдөндөө зогсоогоод тэгээ би одоо ингээд энийгээ нэг зараал тэгэл 2 хүүхдлөө явдаг. Нодлон чин бас ингээд боо борцгоо сараад нэг хэсэг зогсож байсан тий. Хэсэг зогссон. Тэгээ нөгөө шингүү орж ирээ. Тэгээд одоо яг би одоо ингээд камера эргүүлж байгаа. Одоо нөгөө Гүрэн Монгол нь Монгол одоо хоолны газар марын ингээд зам яг эсрэг талд одоо харагдаж байна. Яг тэр санал тавьсан байгаа тэр хэсэг байгаа шүү дээ тий. Тэн зогсдог байсан юм дээ тий. Нодлон зогсож байсан. Тэгээ энэ жил ингээд дахиад наашаа гараад ирсэн. Энэ талдаа ингээд тэнд хөөгдөн туугдан барин байдаг байсан баха. Нодлон ер нь хэцүү л ах шиг байсан тий. Тэгээ нөгөө энд ингээд би шөнөөр бас хаяа ингээд нодлон болоод нөгөө шөн мөнээр ажил хийх ингээд нөхөр байхад бас арга болдог байсан. Тэгээ энд ичнээ юмаа зарцсан. Энэ жил бол одоо ингээд яг 2 хүүхэдтэй ирчихээр энэс өөр аргагүй. Тэгээ хүүтэн өдрөө байсан ч гэсэн ингээд гарахаас. Тэгээ бид нар шууд даатгахгүй болохоор бас ингээд ямар шийдэгдэх юм байхгүй хөнгөлт авахгүй. Тэгээд хүүхдийн маань эмчилгээ энэ Солонгос улсад байгаа болохоор яалтчгүй тэгээд эмчилгээгийн дагаал ирэхээс л өөр арга. Тэрээс би бас их орондоо очиод амьдрчи хүүхдээ те би ч одоо бас Монгол хүн эмчи их орондоо эмчлүүлээд болгочих гэд үтсэн. Үндээс нөгөө толгоноос нь орой хүртэл нь явлаа гэдэг шиг сайд дарга наргүй явсан. Тэгээд үндэ манай Монголын бол эрүүл мэндийн салбар бол нэрээ хогдор өсөрцөн гэдгийг нь бол одоо ингээд харагдчихээн л та. Ганцхан би биш надаас олон монголчууд бас тэнд ингээд өвчтөд зовлонтой энд ирсэн байгаа ч хүмүүс байгаа. Хизээс бидний асуудлыг ингээд шийдчихье. Энэ хүүхдээ нэг энэ одоо тийм Монголд байдгүй юм ин оруулчихъя гэсэн сэтгэл байхгүй. Тэгээд очихоор нэг юм дөнгөж нэг гал унтраагаал тэгээд нэг өөрснөөсөө зайлуулаад хайчдаг. Тэгээд нэг л эрүүл мэндийн салбар танаа манай асуудал байна гэдэг хүүхдийн байгуулагч хүртэл Монгол улсад байдаг те тэд нар ингээд тоох юм байхгүй. Тэрэндээ одоо ингээд 4 нас манай хүүхч одоо ингээд 4 нас үрчлээ шүү дээ энэ жил. Тэгээ 4 жил бол энэ хүүхд бол хүнд өвчтөөгөө тэмцээд одоо хөл дарах хэмжээний болоод одоо ингээд хөлнийхээ хагалгааг хийлгэх гээд. Тэгээ хөлнийхээ хагалгааг хийлгэсэн ч гэсэн одоо нөгөө тархиных нь өвчлөлтийг яг ингээд зогсоогоод ингээд сайн байлгаж идэг одоо тий тодорхой хэмжээний тархин өвчөөд ирсэн шүү дээ манай өвч Монголд эмчилгээгүйгээд. Тэгээ тэрийг нь уудаг юм нь Монголд байхгүй. Тэгээ тэрийг уучгаар энд чинь зүгээр сэргийг сайхнараа байдаг байхгүй юу. Тэгтэл тэр юм нь байхгүй.
За зохицуулаад тэгээ Монгол руу ингээд захиалаад авъя инээ тэр гэхээр манайхан жиг гайл дээр нь одоо бас тэдэн сарын юм оруулна, эдэн сарын юм оруулахгүй. Ингээд яг эх орондоо ингээд очиод амьдрах гэр ингээд үнэндээ боломж өгдөг. Аа. Тэгэл ингээд хүүхдээ 3 сар яг 70 хоног сэхэнд байлгаална. 10 хоног гэр нөхцөлд байлгаал. Тэгэл сая 12 сарын 12-нд бид нэр ирсэн. Би 9 настай хүүтэйгээ 4 настай охинтойгоо ингээд. Тэгээ яг хөө ингээд элэг нэг монголчууд маань байгаа болохоор би бас энийг ингээд зарж чадчихээн те. Ингээ энэ дэр зогсож чадчихээн. Тэгээ та нар маань бас миний хийж байгаа юмыг амтрахын идээд бас хөдөлж аваарай л гэж хэлмээр. Одоо ингээ борцгнуудаа нэг хэлээр ингээд хэлээр ингээд өдөр хийсэн борцгол ингээ би зарахыг боддгийн. Тэгээ бас нөгөө хүмүүс чинь ингээ гатхаад хийгээд нэг левтэн цайн дээр ч юм уу сүйтэй цайн дээр хийгээд идэхэд би ингээ арай жижиг болгосон борцгоо. Адилхан бол ингээ дөрвөлжин том байдаг байсан. Тэгэхэд ингээ нөгөө нэг хүн кармалаад яваад идсэн ч гэсэн ингээд надад бас нэг хүмүүс хэлсэн болохоор би ингээд жижигхэн болгоцсон. Тэгээд зөвхөн энийг одоо энээсээ гарсан шат бас тий одоо бас жоохон тараг хийн. Тэгээд сүү хийгээд ингээд зураал өөр болоод янз бүр юм хийхгүй. Тэгээд бас одоо бид нар ч нөгөө мөнгө хичнээн олгож байгаа ч гэсэн бас нөгөө ард түмнийхээ бас эрүүл мэндийг бодох хэрэгтэй тийм болохоор энд байгаа хүмүүсийн ходоод монодонд нь бас яачихгүй гэдэл ингээд өнөөдрөөс эхлээд бас нэг би бас талах барьж чамаас өрсөн нэг борцонд нэг хилэн хийдэг гэдэг байна. Сая ирсэн чинь гурил жоохон нэмэгдчихэж, тосоос жоохон нэмэгдчих. Бүх юм нь нэмэгдчихэж. Тэгээ би бас нэг далах барьжсан үзэх гээд. За ямар ч байсан. Тэгээ ингээд нэг далах өнөөдөр байсан. Салхийг хагална гэдэг шөө зөлгөө. Юу яач. Би бас нэг хил боорно. За. Танаа би их төрөж байна. Наас нэдээс итэмээс мөнгө аваад 10,000 гэсэн шүү дээ тий. За би итэм орчод үрд. За ямар ч байсан. Би бас нэг өөрхөн мөнгөөрөө итэм ороод тэгээд энэ Монгол эмэгтэйгээс бас яах бас нэг гэрийн борцоос хамталж хамсч үзлээ боломжийн сайхан борцог байна оо тэгээд одоо яг энэ мартаас нэг итэмээс нэг 10,000 вон гараад ирээ. Тэгээд хэдүүлээ бас нэг үгүй яахад бас нэг далаа туслах нэмэр гэдэг шиг тий. Тэгээд бүсгэд нэг орлого оруулчих. Зүгээр бичлэг хийхээс гадна бас нэг орлого оруулчих л да. Бодтойгоор тийм ээ. За эндээс одоо ингээд март гэдэг энд итэм байна. За хэдүүлээ итэм орноо. За жоо дансаа гаргаж ирж штэ карта гаргаж ирнэ гэж тийм үү. Танай банкны дансаа гаргаж карта гаргаж ирж байгаад. За тэгээд хүний нөтөг дэмдээ дээсэрчэндээ гэж тийм ээ. Захын одоо ингээд энэ Танай банкны үйлчлүүлэгч Солонгосын. За 10,000 вон гаргаад ирээ. 10 ч юм уу 20 ч юм уу тийм ээ. За орлого оруулнаа. Опа. За дэмдээ дээсэрчэндээ гэж одоо ядарч явахад нөхрийн чанар танагдана гэдэг шиг. Хүний нутагт бас нэг нэгэндээ бас нэг тусдын болоо тийм ээ. За яг юу яа 20,000-ыг ийм ман гаргачих. 20,000-ыг гаргачих. За нууц дугаараар оруулчих тийм ээ. За нууц дугаараар оруулчих. Энэ яач одоо за энэ жоохон гацаад байгаа бол тоо. За дахиад үзээд яагаад байгаа юм одоо. Яачаад байгаа юм одоо. За тэгээд энэ Монгол тавантай оролцоо явж байгаа монголчууд бол манай энэ Бадам цэцэг гэдэг эмэгтэйгээс манайхан тэгээд юу аваад энэ одоо за уншаад байгаа бол тоо. За хаппа. За ямар ч нэг борцог авчаа. Нэг л борцог авчээ. Оролцоо явж байгаа бол манайхан тэгээд юу ягаарэ.
За одоо карта авах юм байна шүү дээ тийм үү. Мөнгө нь гарч ирж байна. Короче ийм маань 한국말 알아요? 이 маань буюу 20,000 монгол мөнгөөр 50,000 өнгөрөөд байхгүй. За 이 маань гаргалаа. Борцгод 10,000 юм байна. Манай он гэж байна шүү дээ. Манай он За барьж өвж байгаа тэдүүлээ сайхан орлого оруулчих. Оппа. Яг би бол юу яаж байгаа. Энэгээр бас ажил амжуулж явж байгаад. За одоо юуг нэг гаргах жоо сунгаад. Макин бол яг зүгээр Монгол таунаар энэгээр сая түрүү хэлсэн шүү дээ. Ажил амжуулж явж байгаад тэгээд энэ хахир өвлийн хүүтэнд жавар дачгалсан жихүүн зүүн энэ орой тийм ээ энэ үдэш мөн үү бэрэ дараад зогсож байгаа энэ эмэгтэйг хараад сэтгэл шимширээд гэдэг шиг өрөвдөөд те бас нэг жоохон бичлэг хийгээд өгчий гэж байгаа. Тэгээ өөрөө бас давхар орлого оруулчихөө. Нэг хэл юу авчи. Уг нь энэгээс би борцог авъя. Энэ дээр гэж яваагүй л алхаагүй. Тэгээд яг бас нэг борцогноос бас нэг хэлийг авъя. Тэгээд 10,000-ыг зүгээр хандын хайрсанд нь хийгээд тэр охинд нь бас нэмчилгээнд нь бас тусдсан болоо далаа тусал нэмэр гихчээр те. Тэгээ ямарсан бичлэгээрээ ингээд дамжуулж байгаа нь олон монголчууд Монгол тауны хажуугаар ингээд явж байгаа болов тийм ээ. Яг энэ гүрэн Монголын эсрэг хажуу талд гүрэн Монголын эсрэг талын гүрэн ловын жишээ яг үүдэн дээр манай Бадамцэг гэдэг эмэгтэй маань бас нялхнараа хүүхдтэйгээ тийм ээ. Хүүхд нь одоо гэртээ одоо бас ингээд бас эмчилгээтэй байгаа том ах нь дүүгээ хараад гэртээ байж байгаа маань хоёр ингээд бага насны хүүхдтэйгээ хүний нутагт одоо борцог хийгээ зайлуул үнэхээр ингээд хүнд бас ингээд хэцүүхэн л байгаа юм байна. Тэгээ дэмэндээ дээс ирчэндээ гэдэг шиг манайхаа энүүгээр яваад бас нэг далаа туслалмэр дээр хандив хайрцагт нь тийм ээ заавал 10,000 гээгүй шүү дээ манайхаа тийм ээ 5 тавдахгүй 1,000 тавдахгүй ингээд хийгээд бас зүгээр өнгөрөхгүй зөрөөд өнгөрөхдөө нэг хийгээд өнгөрчвөл буян шүү. Буян чинь эргээ та бүхэнд бас ингээд тийм ээ ирдэг байгаа гэж тийм ээ. Чи юу тарин түүнийг хураана гэж зөв явуул зөөлөн самбуулан гэдэг чи тийм үү манайхаа. За ингээд 20,000 воныхаа 1,000 воноор нь 10,000 воноор нь борцгоо аваад 1,000 воны дансанд нь тэр хандив хайрцагт нь хийчихье. Тэгээ зүгээр өнгөрч байгаа сэтгэл хөөрөөд одоо би ч одоо ийм маань данснасаа уншуулаад тавьчлаа. Харамсаад байгаа юм биш шүү манайхаа зөв ойлгоорой. За яриа өрөө сонсогч яах юм уу? За ингээд Бадамцгээс 10,000 воноор тийм ээ юу авнаа? Нэг хэл борцог авнаа. За ингээд борцог 10,000 воноор. За баярлаа. За ингээд энийг энд за түр энд тавьчих. Наа зэнийгээ түр микэник түр зүүч. Тэ бас нэг ярих хөрх юм байл ингээд за ингээд сайхан. За тэгээд энд одоо бас ингээд юуг шилэн ийм хорог хайцсан дотор ингээд охиных нь одоо ингээд бас нэг юу явж байгаа. Гэрийн борцог тэгээ хайлмаг ингээд тараг бүрсэн өөрөө гэрээрээ бүрсэн таргаа ингээд зарж байгаа юм байна. За энд нь одоо тэгээ манай оноос нэг 10,000 хийчихээ бас яа зүгээр өнгөрөхөө бас тэ. Опа за сайхан ард түмэндээ сайхан харуулж хагаад юм ерөн шодрог ил тод гоё гэдэг чинь манайхаа тийм үстэй. За ингээд сайн үрсээ энд нь бас нэгдээд манайхаа тийм ээ би сая борцог авсан байж 10,000 воноо ингээд та бүхнийхээ нүдэн дээр энэ хайрцаг руу ингээд хийя. За ингээд хүүхэд нь эмчилгээнээс хурдан дөргөн эдгрээд сайхан болох болтугай гэд олон монголчууд маань бас энэ Монгол таунаар явж байгаа монголчууд маань 5 тавдахгүй 10 10дахгүй энэ аянд бас өргөнөөр нэгдээрээ гэж та бүхнийг уриалж байна манайхаа. Дэмэндээ дээс ирчэндээ тийм ээ. За баярлалаа. За ингээ хурдан идэх болтугай. За ингээ манай 10,000. Баярлалаа минь. За өргөө монголчууд маань ингээ сайхан энэ аваараас ингээд иргэж байгаа харагдаж байх юм да гэж. За борцог гэдэг юм байна. Амтлаад авахгүй ч гэсэн амтад байна. За өөрхий одоо ингээд яг бас нэг монгол хүн байна бас нэг жоогож исэн бас нэг тусдын болчихъя те. Базгадаад аваа. За.
яа чанга биш шүү. Начгийн чинь шүү тийм ээ. За ингээд би ч бас өөр ингэснээс борцог өнөөдрөөс бас хүйтэн болж байна. Гэхдээ бас нэг сая би дурдлын 7 хоног Борцог авлаа. Монголоос 12-нд ирээд 7 хоног борцог гэжсэн. Монголд бас айгууг ядарч яг нэг 7 хоног яг сэхний үүдэн дээр зогсоод тэгээ сая явж байгаа бас нүд харанхуулаад унаа 7 хоног 5 өдөр эмнэлэг тавьж байгаа гарч. Тэгээ хоёр хүүхдээ маань бас харж мархангүй гэхэл бас тэгэл зөндөө юм боллоо. Тэгэл ингээ бодохоор бас би өөрийгөө бас хайрлаад бас өвчин зовлонгоо байхгүй болвол би бас ингээд байхгүй болчихвол хоёр хүүхд маань өстэй амар хэцүү болохыг сая тэглэг байх. мэдэрлээ. Тэгээ өнөөдрөөс эхэлж ирж зогсож байгаа. Сая нэг 5 өдөр бас ирж чадсангүй эмнэлэг твтээд. Одоо тэр Намайл дүүтэй орчуулагч Намаа гэдэг нэг дүүтэй гүбэн дээрийн Саран пилос эмнэлэгт бас амар баярлалаа. Тэгээ намайг толгой эргээд бас ингээд унахад ирж аваад эмчлээд тий одоо имра хийгээд танд бол харуулт маруулт биш байна. Одоо ингээ их ядаргаанаас болоод юм болсон байна гэх. Тэгээд надад тусал дэмждэг монголчуудаа мөн ингээд 2 жил 3 жил ингээ явж явах тас тий миний хандив аянд болон миний хийсэн борцгийг таргийг хайдамгийг авдаг монголчуудаа маш баярлалаа. Гэтэл ч бас баярлалаа. Би 8 сартаа хүүхдэд тэрврээд чоноо яг дээр тий цэцэрлэг төрөлөнд Акило би ярьчаад тэнд яг би тэр уулзаж лайв хийжсэн. Тэр охин одоо тэр үед хийжсэн жоохон охин байсан бол миний охин одоо ингээ 4 настай том охин одоо хөлд орох хэмжээний яригадаад ингээ байж байна. Тэгээд миний охиныг эмчилж байгаа Сөүл дэмлийнхаа цэцгмаа координаттай бас хамт олонд ч хүртэл маш их баярлалаа гэд. Тэгээд энэ улсыг зорж ирээд энэ улсад ирж хүүхдээ эмчилснээрээ би хүүхдээ амьд цэрүүн авч үлдэж тий одоо Монголд бол 2 хоногийн настай ингээд одоо энэ хүүхдийн шарилыг ав гэжсэн бол өнөөдөр 4 нас хүрч ингээ яж байгаа. Энэгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр бас ингээд биднийг эрх мэдэлтэй мэдлэхүү бүхэл хүмүүс үзэж байгаа. Эрх мэдэлтэй хүмүүс үзэж байвал нэгэндээ хайртай байгаа ч бидний төлөө юм хийгээч, эрүүл мэндийн салбараа өөрчлөөч. Тэг хичнээн монголчууд ингэж амь гуйж хүний нутагт энэ их хөлдүүлсэн цементэн дээр хідэн хүн борцог хийж чадаж хідэн хүн хандив гуйж чадахгүй гэдгийг л бас нэг хараасаа л гэж бодож байна. Тэрнээс одоо өнөөдөр ингээд тэр засаг муу энэ засаг муу энэ тэр гэж ингэж үнэндээ одоо нэг хүн хүчээ бардг юм байна. Хүний хүч барагддаг юм байна гэдгийг сая би ингээд 5 хоног эмнэлэгт байхдаа л мэдэрлээ. Тэгээд өвтөл үр харам гэж зохиж чадахгүй юм даа. Өчтөр эмнэлэг гарсан ч гэсэн өнөөдөр ингээд гүрэнгийнхаа инк бол дүүд хийлээд чинь одоо маргааш очиж борцгон хийнэ чинь одоо өөр яах вэ гэнтэй. Тэгээд ирсэн тэгээд дандаа босод дэмждэг та бүхэнд маш их баярлалаа шүү л гэж хэлмээр. Тэг миний хийсэн борцгийг би сэтгэлээ шингээж хийн хандар маань сэтгэлээ шингээж авч идээрээ. За тэгээд одоо ясын бүхнийг ингэж хийн гэдэг бол бас их би өдөрт ингээд нэг 20-25 ил гараараа зураад яг энийгээ өөрөө ингээд хийгээд тэгээд эднийх маань ингээд өдрөөс 2-оос хойш онгодог. Тэгнээс өмнө хүүхдээ эмнэлэгт аваач нөхөн сэргийхийг нэг 30 минутаар 2 удаа юм уу 3 удаа оруулчаа цаг 30 минут оруулчихад эндээ ирээд энийгээ хийгээд 2 хүүхдийн хоолыг өглөө 5-10-т босч бэлдэж өгөөд тэгээд том хүүхд 9 настай хүүхдээрээ юуг нь харуулад ингээд. Эртэг тэгтээ ингээд би хүний төлөө амьдарч байгаа ш. Би кичээх ёстой. Тэгээд кичээсний үр дүнд миний үг сайжирж байгаа болохоор би бас урамтай зовж гинэ. Тэгээд би Монголоос бас ингэ хөрөнгийн авчираад ингээд тараг бүрдээ. Арай нэг юм ингээд Солонгос хөрөнгийг бодоход таргийг бодоход арай хүчтэй өтгөн болдог Монгол хөрөнгө. Монголоос бүр авчирч байгаа хөрөнгө үү те. 2 литр тараг авчираад тэгээд тэрэг өрөө ингээд хөрөнгө хийгээд ингээд бүртгий. Тэгээд энэ хайлмгийг бодоод одоо энд чинь өрөн болгоход айгүй хэцүү байдаг. Тэгээд цэцгийг ингээд одоо сүүнээсээ цэцгийг гаргаа. За ярьж. Борцог болоод ингээд яг ингээд гурлаа зураал. Тэгээд дүүтээ хийгээл ингээд хийдэг. Өнөөдрөөс эхлээд би бас ингээд энэ нэг Орос талхны дэлгүүр байсан шүү дээ Орос. Тийм болохоор монголчууд маань аягүй талхах асуудаг.
Гэтэ яг дуршлагуудад өнөөдөр дөө нэг иймэрхүү датлага хийсэн. Гэтэ өдрөөс өдөр сайжрах байх гэж бодож чинь. Тэгээ би бас ийм зөвхөн загсан датлага ингээ монголчуудаа хийж хор шаргуу ингээд өгье гэж бодоод бас ингээд Загсан датлага өнөөдрөөс. загсан датлага өнөөдрөөс гэж бас хэдийг хийсэн ингээд бас хөөрхөн зарагдчихлаа. Тэгээд нэг үлдчих. Аа. За тэгээд өрх юм одоо Монголын маань тэгээд эрүүл мэндийн салбар Монгол улсд бол эрүүл мэндийн салбар бол нурсан байлээ. Тэгээ одоо нурсан гэдэг нөгөө бид нар хэлж ярихгүй, бид нар тэмцэхгүй, өөрийнхөө үр хүүхдийг ингээд эрүүл мэндийн салбар байхгүй маа гэж тэнд өгөх гэснийхэн зоргоор хүлээд дэлтэнэ шүү дээ. Гэхдээ эрүүл мэндийн салбар гэдэг юм бол улс оронд бол хамгийн чухал салбар. Тэгтэл ингээд одоо ингээд 0.9 байхгүй, уян зүү байхгүй, уян зүүний таг байхгүй гэд. Тэгээд нэг ингээд амар эмнэлгийн дарга нар нэг захирсан, зандарсан нэг тийм одоо юу гэдгийг нэг л тийм хүүтэн хүндээ баг одоо ийм онштой юм уу, тийм онштой юм уу гэд хүнийг оншоор нь ялгсан ийм үзэгдлүүд бол манай ийм Монголын эмнэлэгт бол асар их мэдрэгддэг. Тэгээд одоо жишээлбэл манай хүүхд ингээд 7 нас хүрэхэд бол танаа хүүхд ингээд явдаг болноо. Хөөхөн хилд орчноо, хил засал хийгээд ингээд хөөхөн болж гинөө. Ингээд энэ нэмий ингээд тасрахгүй ухаар ингэнэ гэд ингээд өөрчлөлтүүд ороод байхаар манай Монголд болохоор ийм хүүхдүүдэд зүгээр л хайцсан. Яадаг вөхөр энэ хүүхэд одоо төрсний дараагаас гимтлээс болоод ч юм ийм болцсон. Одоо энэ хүүхд нэгэн тийм болцсон шиг хайчдаг. Тэгтэл энэ улсад болохоор нөхөн сэргээ хийгээд эмчилгээ сайн тэгээ үзлэг онцлогоо давтан үзлгүүдэр ингээд хүүхдийн маань чанар сайжраад идэг байхгүй. Тэгтэл өөрийн миний их орон тэгэд одоо эрүүл мэндийн салбар нь тэгж чадахгүй. Тэр итгэл эрүүл хүмүүсээ аварч чадахгүй. Өнөөдөр харуулт гэдгийг өвчнөр айгүй хурдан хүмүүс өнгөрөөд ш. Тэгээд гівтжийна эрүүл мэндийн салбар битгий юм байгаа ч л гэж хэлмээр байна. Яаж бид нар ингээд хүн өвдөж болно шүү дээ. Ямар ч тохиолдолд юугаар ч яаж ч өвдөж болно. Тэрийг тэгтээ эмчилдэг байгаад тэр улс орны ч хүмүүс хөгжих эрүүл саруул хүн заагч энэ доо. Борц ах уу? Заагч. Шилжүүч тараг бас хайдмаг байна. Монгол 5-ны өдөр явж байгаа болвол энэ хавцаа ойролцоо явбал тэгээд энэ Монгол үсгээс бас юу нэ? тараг байдалын зүгээр шүү дээ. Тараг удаг бол тарган зүгээр. Тэгээд өнөөдрөөс эхлээд хайлмгаа идэнгүүд хайлмгаа зүгээр. Хайлмгаа пэйжэндээ хийгээл шин. Өнөө өглөө хийсэн чинь өдөр болгоо шин хийдэг. Борцог бас бодон. Тий зарж байгаа. Их чинь ийм карт уншихгүй чи шилжүүлчих уу? За. Бэлэн мөнгө байгаа. Тэгвэл 20 болчихно гэж. Борц нь 10,000 гэж байгаа юм байна. Тараг уух дуртай бол тараг байна. Тэгээд тараг хайлмаг зарж байгаа. За, баярлалаа. Амтгай дээрээ ч юм. За болно. Гэрээ борцоо амталж үзээд аваарай. Та борцоо гээд 10,000 амтлаад үз та. Өнөө сая ингээ шинээр хийсэн бол. За сайн байна. За. За амжилтсаа. За. Нэг хэдэг ах уу? За баярлалаа та тэр хайрцагтай. За ингээд Монгол 5-ны гадаа ингээд Монгол тараг энэ хайл борсойг зарж байгаа Монгол эмэгтэйдэд туслая. Баярлалаа. Амтгай дээрээ гэрэн борцог байна, хайлмаг байна, тараг байна. Ингээд зарж байгаа. Тэгэл бас лай үзээд ерөнхий хүмүүсээс лай үзээд ирж борцог авж байгаа хүмүүсээсээ бас баярлалаа гэж хэлье. Тэгээ саний дүү бас ингээд бас лай үзсэн байна. 6 ахуулъя гэж байна. За баярлалаа. Тэгээ лай үзээд бас ганц 2 хүн ч гэсэн бас ирж бас гэрэн борцог амталж үзээд аваарай. Хайлмаг байна, тараг байна. Тэн нэмэгтэй маань гадаа бол үнэхээр тачгасан үүдэн байна. Найс нь борцог аваад ир чи харж байгаа. За. Найс микэ. Батамцгээ. За. Яа гадаа бол тест ачгинж штэ. Ер нь бол муухай үүдэн байна. Тэгээ энэ хүүтэнд
Тэгээ гадаа зогсоод бас боо борцог хийгээд зараад зогсно гэдэг бол бас чангал юм. Тэгээд хүний их хүн, ээж хүн, Монгол эмэгтэй хүний дэсвэр дэвчээр гэж тэгээд өөр юм харахгүй. За ингээд тавантай ойролцоо явж байгаа бол манайхан энүүгээр Гүрэн Монголын эсрэг талд энэ Гүрэн Монгол Гүрэн 2. Тий, Гүрэн 2 гэж өвд юм байна л да. Энэ бол одоо манай Гүрэн Монголын Гүрэн Монголж хоолны рестораны лоунжийн яг эсрэг талд нэр Гүрэн Монгол гэдэг. Амталж үзээд аваарай. Борц гэдэг нэг авахгүй ч гэсэн амтлаад үз. За одоо яг энэ үтэн дээр ингээ байгаа юм байна. Би одоо түрүүнээс хойш ингээ зогсоодсон одоо сүлд өөрөө бүр даараад. Баярлаа. Жижигэн штэ. Тий, хайлмаг гэрийн борц амталж үзээд аваарай. Хайлмаг байна, тараг байна. За ингээд зогсож шүү манайхаа. Тэгээд дэмдээ дээсэрчэндээ гэж. Гэрийн борц амталж сайн уу гэж энэ борц гэд. Мэ борц амтлаад үз аваа. Ийдэд. 10,000 гэдэг зүгээр амтлаад үз. Миний дүйдэд. Гэрийн борц амтлаад үзээрэй. Зарж байгаа. Тэг чинь дөө. Солонгост бол гэрийн борц ч бас сонь. Борц гэдэг нэг юм ба энэ дээрээс аваад. За ингээд базагдаад аваа нэг юм гоё. залуучууд өнөр их ирсэн байна. Оюутнууд их байгаа юм байна шүү. Миний 3 дөө аваа. Тараг. Оюутн уу? Аваа. Энэ борцгоноос атгахад аваа нэг юм. Хайлмаг болсон гэж зов. Амар гоё хизээ ийм амт авлаа гинэж явсан. Сонин шүү дээ. Гэрийн борцг амталж үзээд аваарай. За тэгээ тавантай оролцоо явж байгаа бол манайх эндээс ингээд борц уутуудаар нэгэ тавьчихсан. Нэг хил нэг 10,000 гэж байгаа юм байна. За тараг зарж байна, хайлмаг зарж байна. Тэгээд гэрийн борцг амталж үзээд аваарай. Хайлмаг байна, тараг байна. За ингээд монголчууд биднээс чинь тэгээ хүний нутагт тэгэл дим гэрийн борцг амталж үзээд аваарай. Хайлмаг байна, тараг байна. Ингээд ажиллаж амьдарцгаагаал байж байна да. Дээр байгаа дарга нар тэгээд юу бодож ядг юм бол доо тийм ээ. Ард иргэдэн ингээ хүний нутагт одоо ингээ гэрийн борцг амталж үзээд аваарай. эмнэлэг салбар, эмнэлгийн салбар Монголд асуудалтай. Эмчилгээ хийлгэх Монголдо хүүхдүүд нь одоо эмчилгээ хийлгэх боломжгүй учраас одоо ингээ хүний нутагт ирсэн төлбөр мөнгөний асуудалтай тий. Гэрийн борцг амталж үзээд аваарай. Тэгээд боо борцог игээр өвлийн үлдэнд ингээ зогсож явах уу. Тэгээ одоо яах вэ? Дээрээ одоо сайн дарга нартай ард түмэн тэгтээ сайхан цаг ирэх баха тий. Амь нэгтээ ядаж л төрд байгаа нөхдүүд нь Монгол ард иргэдээ боддгоо маа гэхэд тийм үү. Ядаж цөөхөн монголчууд бид нэр бас амь нэгтээ нэгнээ гэсэн сэтгэлтэй. Гэрийн борцог амталж үзээд аваарай. Байхад тэгээд болно доо. Гэрийн борцог амталж үзээд аваарай. За нэг. За тэгээ Монгол 5-ны үүдэн дээрээс шууд лайв маань ерөөд энэ үргээд жаргай да бас хүтэн байна шүү бас. Яг ингээд камер бариад садсан чи старч шүү. Харин их хүтэн байна. Бид өдөржингөө одоо ингээд гадсаад байгаа гэдэг бас чанга юм аа. Одоо цаг бас удахгүй сайхан болохоо хуу дулаах. Одоо энэ талах бас тэгээд шинээр өнөөдрөөс хийгээд тий өнөөдрөөс ингээ хийж дуршлаа. Дурсаж үзсэн байх шүү дээ тий. Тэг яг ихний юм гэхэд бас яг царай зур жоохон тиймэрхүү тэгээд гоё хөлгөө тий. За тэгээд за ингээ димдээ дээсэрчэндээ. Баярлалаа. За энэ өргөд ерөөхдөө тэгэл аваа. Жаргай да. Танаас энэгээр явахаар зүгээр уулдгүй бичлэг хийгээд өгчээ гэсэн тэгээд гэрийн борцгоо амталж үзээд аваарай. Ахаа Монголын хэсэг талаар ингээд борц гэж зогсож байгаа Монгол эмэгтэйгээс боо борц худалдан авч орлого оруулаарай тий. Гэрийн борцгоо амталж үзээд аваарай. Шахаад хөөж туугаад байгаа нөхдүүд дээгүүр доогор байгаа тасаг байна шүү. Та нар бас болоорой. Сахны нутагт байж тийм ээ. Бас тийм байх бас муухай шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэрийн борцгоо амталж үзээд аваарай. За. За ингээд опа.
Аяаш. Утгаач. Гэрийн борцог амталж үзээд аваарай. Миний хоёрт борцог амталж үзээрэй. За гэрийн борцог. Гэрийн борцог амталж үзээд аваарай. Тараг байна. Одоо хэд хүртэл зогсоход эдэн Одоо ингээд нөгөө үлдэгдэл борцохгүй байхын тулд нөгөө эн чинь ингээд борцог ер нь одоо юу гэдгийг хонж моноод ингээд боцоо эзэндээ очиод нэг хонон те эн чинь тэгээд шин дээр нь зарахыг боддог. Тэгээ энийгээ зарчаад л явах. Нэг нь хоёр хүүхдээ хаяад ирсэн чинь хийсэн борцгоод өдөртөн зарчээ гэдэг бүрээгээ. Бас манайхан бас энэ өөр явж байгаа монголчууд манаас нэг өрөө бол 10,000 гаруй нэг уут утаараа шүрээд явчихж бол чи байх вэ? Энд дээр одоо хэдэн хэд юу байгаа юм те? Тий одоо нэг 5. За тэгээд 8 За тэгээ найстаа амжилт хүсье. Тэгээд баярлалаа. бүгдэн тэгээ сайхан 90 сар болоод урд эдгэрээ сайн гэж манай гэрт бас жашлаа миний хоёр хүүхдийг харахгүй те. Хүмүүс бас ямар болж байгаа эдний охин бас ямар хүүхдээ. Одоо 9 настай хүүхдгээр чинь нөгөө манай хүүхдийг яана жоохон олон жилийн өмнө олон жил чи багтай 2 3 жилийн өмнө нөө одоо жаах танаа өдөр чи хүүхдэр чи бас нэг бичлэг хийж үзсэн. Тэрнээс хойш одоо хэр том болсон байна. Сонирхож очижтэй би байдал ер нь хэр бүсч боож байгаа юм бас сонирхож ирж лайвтаа зочноор явж очиж бас урьж юм. За баярлалаа. Тэгээ боцогчтой авч надад сэтгэл дэвс намайг бас дэмждэг. Бас эдгнэгт монголчуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас миний борцыг аваарай. Хайлмаг тараг типээр гаргана. Би бас явуулаад өгнө. Типээр бас гаргаж явуулах юм уу те? Өдөр би бас типээр тавьж өгч болно. За. За магадгүй тэгвэл одоо эндээс бадам цэцэг гээд миний фэйсбુક хаяглав бичээд эсвэл одоо би сая нэг 2408 00 73 гээд би дугаараа хийсэн. За би энэ дээр юу яагаад вэ? Эсвэл чиний дугаараа чинь лайвны дээр оруулаагүй байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо нь үзэж байгаа үзэгчдээ магадгүй одоо өөр хотоос үзчихэж болно шүү дээ. Наашаа ирж амжихгүй байгаа. Тэр хүмүүс маар байх юм бол юу яач дээр одоо бадамцгийнхаа утасны дугаарыг тэгээд энэ зарим мэдээллүүдийг яг нэмэлтээр би эдит тэгээд оруулаад тавьчихъя. Тэгэх юм бол та бүхэн энэ бооцог одоо эндээс олсон тараг те гэрийн хаягаар хайлмаг гэрийн хаягаар тэгбэ гаргаад явуулж болох юм байна. Гэрийн хаягаараа тэгбэгээр авч болох юм байна. Гэрийн борцог амталж үзээд аваарай. Хайлмаг байна, тараг байна. За бараахан тэгвэл энэ борцгийг гэрийн хаягаараас авч болох юм байна шүү. Тэгээ акийн энэ бадамцэг өсгөөгийн усны дугаарны дээр дахиад эдит юу янсаад оруулаад тавьчихъя. Лаймны дээр тавьчихъя манайхан тийм ээ. За тэгээ холбогдоод дэмдээ дээс ирчэндээ манайхан. Арай сайхан өнгөрөөгөө хичээлээ да монголчуудаа. За энэ өргөд лав жаргалаа манайхаа. Дараагийн тавиар өргөө уулзлаа түр баяртай. За баярлалаа. Баяртай манайхаа. За. За би ингээ бас борцог аваад одоо ингээд явлаа. За баярлалаа. Тэгээд нас ингээд яач. Лав өндрөлгөөд. Баяртай манайхаа. Үзээд аваарай. Хайлмаг тараг. За тэгээд дэмдээ дээс ирчэндээ энэ өргөд лав өндөрлөё гэж. За энэ тэгээд зогсож байгаа юм байна. Гадаа бол ер нь бол дачгинж байна шүү. За дараагийн лавар өргөө уулзлаа түр баяртай манайхаа. Саус бүхэн дэлгэрэх болтугай. Миний бас нэг хэлэх дуртай үг байдаг. Чи юу тарин түүнийгээ хураана гэж тийм ээ. Нэг хаалга хаагдад нөгөө хаалга нэгддэг. Зөв явбал зөөлөн самбуулан гэж те. Хүний нутагт тэр тусмаа Солонгос улс оронд хүний нутагт байгаа монголчууд хоорондоо эв нэгтэй нэгэндээ мэдих чадах зүйлээр харамгүй нэгэндээ тусалдаг те. Би л болж байвал бусд нь яах вэ гэсэн үзэл бодолтой бус биш тийм үү? Тийм сайхан сэтгэлтэй явхад тэгээд болно. За баяртай манайхаа. Акил лайвтад дараагийн лаваар түр уулзлаа түр баяртай манайхаа. Гадаа начгнаад хүдэн байна.
Bye bye. Ой ой амар үт юм биш одоо.